Америкийн нэгдсэн улсад амьдардаг Хятад хос 5 настай охиноо зэрлэгээр хөнөөсөн хэрэг 2017 оны 1-р сарын 9-ний өдөр гарчээ. Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн North Canton хотод 5 настай Zhao Ashley гэх охин Хятад ресторанд амиа алдсан хэрэг цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байна. Ashley охин 2011 оны 12 дугаар сарын 30-нд төрсөн бөгөөд хэрэг гарах үед 5 настай байлаа. Хэрэг гарсны маргааш буюу 1-р сарын 10-нд бяцхан охины ээж 29 настай Чин Минмин болон аав болох 34 настай Лин Жао нарыг хүн амны хэрэг цэжиглэн цагдаа нар баривчихсан. Тэд анх Хятадын Фужиан мужийн Чанлэ дүүргийн Юатан тосгоноос ирсэн бөгөөд хосууд 2 охинтой байжээ. Цагдаагийн урьдчилан мөрдөн байцаалтын дагуу бяцхан охины ээж Чин Минмин хэлэхдээ баруун ударгаараа охиныхоо толгойг олон удаа цохиход охин амиа алдсан гэв. Цагдаа нарын хэлснээр аав нь болох Лин Жао охиныхоо амнаас ногоон шингэн зүйл гарч байгааг хараад угаалгын өрөөлөө аваадсан байна. Охиноо амьсгалахгүй байгааг мэдээд тэр даруй хиймэл амьсгал хийсэн боловч 5 настай Ashley охин харамсалтай нас барсан байж. Эцэст нь тэр хоёр охиныхоо цогцыг ресторанд нугаарч идэж алга болсон гэж цагдаад худал мэдүүлсэн байна. Анх хосууд 5 настай охины алга болсон талаар 2017 оны 1-р сарын 9-ний орой цагдаад мэдгдсэн. Цагдаа нар охиныг эрен сурвалжилсан ч мэдээж үр дүнд хүрсэнгүй. Харин маргааш үдээс хойш гэхэд цагдаа нар охины цогцыг ресторанаас олсон байна. Охиноо алга болсон гэж мэдүүлсэн ч үнэндээ ээждээ зодуулж нас баржээ. Прокурорын бичиг баримтанд дурдахдаа охиноо алга болсон гэж худал мэдүүлж байсан аав Лин Жао нь полиграфын шинжилгээ өгсөний дараа цагдаад мэдүүлэг өгч цогцыг зоогийн газрын хөлдөөгчний жижиг зайд задлан хийсэн гэдгээ хэлсэн байна. Прокурор Джон Де Ферреро хэлэхдээ хохирогчийн ээж Чен энэ хэргийг урдаас төлөвлөөгүй. Хэргийг санаатаагаар үйлдээгүй тул уг хэргийг санаатай бус хүн амны хэрэг гэж үзэж болох юм. Энэ үйл явдал бүхэлдээ хүүхэдтэйгээ хизээч ойлголцож байгаагүй ээжийн уур хилэнгийн үйлдэл байсан. Чен Минмин төрснийхөө дараа охиноо бараг асарч байгаагүй, түүнийг илүү ачаа гэж боддог байсан нь тогтоогдсон гэж. Харин өмгөөлөгч хэлэхдээ Чин Минмин анх Америкийн нэгдсэн улсад илүү сайхан амьдрах гэж ирсэн боловч өдөрт 24 цаг ажиллаж өглөөрт ресторанаа нээдэг. Бас шөнөдөлөөр хаалгаа барьж заримдаа бүр ресторандаа хондог. Дээр нь тэр ээж хүн түүний энэ их стресс дарамтанд тэсвэрлэх чадвараас нь хэрэг сэтэрсэн гэж мэдэгдэжээ. Өмгөөлөгч мөн хэлэхдээ Чин Минмин маш их харамсаж байгаа, шүүх түүнийг уучлахыг гуйсан байна. Харин Ashley охин төрсэн цагаас эхлэн Нью-Йорк дахь өвөө эмээгийнхэн асрамжинд байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сард эцэг эхтэйгээ хамт амьдрахаар Ohio руу ирсэн байж. Ohio руу нүүж ирснийхээ дараа Ashley хэд хэдэн удаа зодуулж хүчирхийлэлд өртсөн байна. Хятад хосууд 2013 онд Ohio мужид ресторан нээсэн бөгөөд энэ ресторанда охиныхоо цогцыг нуусан. Хэрэг гарсны дараа Чин Минмин цагдаад хандан би 4 гартай биш 2 л гартай. Нэгэн зэрэг ресторанд ажиллаж хүүхдүүдэд асрах ёстой. Тухайн үед хийх зүйл хэтэрхий олон Ashley тэр өдөр маш дуулуургүй байсан гэж. Харин түүнээс охиноо яагаад зодсон бэ гэж асуухад Чин Минмин хэлэхдээ би маш их уурсан байсан гэж. Цогцыг устгах тухайд Чин Минмин хэлэхдээ би нөхрөөсөө энэ асуудлыг шийдэхийг хүссэн. Тэр үнэхээр яаж хийцнийг мэдэхгүй байна хэмээсэн байна. Хохирогчийн аав Лин Жао нотлох баримтыг болснуулах шударга ёсыг тогтооход саадуулсан цогцыг ноцтойгоор зэрэмдэглэсэн. Хүүхдийн амь насанд аюул учруулсан зэрэг олон гэмт хэрэгт буруутгагдав. Хэрэг болдог өдөр 5 настай Ashley охин Хятад ресторанда байсан бөгөөд энгийн охидын айдал тоглож байсан. Гэтэл гинэд санаандгүй байдлаар хоолны ширээн дээрх 5 унгаж хагалчихв. Үүнийг харсан их нь маш их урлан охин руугаа гүйж очоод толгойн хэсэглүү нь удаа дараа цохиж өшгөлсөн. Удалгүй охин газарт унаж бос чадхааргүй байдалд орсон байна. Аав нь тухайн үед хажууд нь байсан ч охиноо зодож байгааг зогсоосон. Эхнэрийнхээ үйлдэлийг зүгээр л хар зогсов. Охин нь газар унсан байхад эхнэр нөхөр хоёр анхандаа тоосон шинжгүй босоож үхсэн юм шиг жүжиглэхээ боль гэж хэлжээ. Гэтэл хэсэг хугацаа өнгөрөөд байхад охин огт хөдөлсөнгүй. Хосууд сандарч твдэн ураг шааш алхаж охиныхоо амьсгалыг шалгатал тэд цочирдон хөшиж өрхөв. Учир нь тэдний охин амьсгалсангүй. Эхэнд сандарч охиндоо хиймэл амьсгал хийсэн боловч хэдийн ороодсон байлаа. Хажууд нь байсан нөхөр нь нилээд бодсны эцэст охиныхоо цогцыг нуухаар шийджээ. Тийхүү охиныхоо цогцыг нуусны дараа тэд цагдаа руу залгаж охин нь сураггүй алга болсон гэж мэдгдсэн байна.
Дуудлага авсан Америкийн цагдаа нар ресторан руу яран очиж мөрдлөгөө эхлүүлв. Цагдаа нар рестораны ойролцоох хяналтын камерын бичлэгийг шалгасан боловч охины ямар ч улмөр с жиг бүхий зүйл олдсонгүй. Хийсэн ч цагдаа нар болгоомж алдалгүй ресторан руу ирж байсан үйлчлүүлэгчдээс байцаалт авсан байна. Хүмүүсийн хэлснээр хосууд охиноо байнга зодож доромжилдог байсан нь ичлэгдэв. Хосууд хоорондоо байнга маргалддаг, маргаан дэгдмэгцээл охиноо зодож өшгөлдөг байсан гэж. Цагдаа нар энэ мэдээллийг авсныхаа дараа дахин хосуудтай уулзаж байцаалт хийхээр болсон байна. Цагдаа нарыг дахин ирэхэд хосуудын царайнд сандрал илэр. Үүний дараа цагдаа нар нотлох баримт олохын тулд рестораныг нэгчгээр шийдсэн. Үүнийг сонссон хосууд тэр даруй сандран манай охин үнэхээр алга болсон. Та нарт энд нэгжлэх их эрх байхгүй хэмээн эсэргүүцв. Цагдаа нар хосуудын үйлдэлийг ажиглаж тэдэнд ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа нь гарцаагүй гэж дүүрсэн. Ердийн нөхцөлд охин нь сургаггүй болчихсон бол эцэг эхэн цагдаа нартай аль болох хамтран ажиллахыг хүсэх нь тодорхой. Гэтэл цагдаагийн нэгжлэг хийхийг татгалзаж байгаа нь хачиргалтай санагдсан. Ингээд цагдаа нар орон нутгийн шүүхийн газар руу нэгжлэгийн зөвшөөрөл хүсч баталгаажуулсны дараа рестораныг аль биесээр нэгжиж эхлэв. Нэгжлэгийн явцад хосууд маш их сандарч тайван бус байдалтай байсан ч цагдаа нарын ажиллагааг зогсоож чадаагүй. Цагдаа нарыг харсан хосууд сүүлчийнхэн оролдлого буюу ресторанаас зугтахыг оролдов. Гэвч хэд хэдэн цагдаа рестораны гаднаас нь хяналт тавьж байсан тул хосуудыг тэр даруй байвчилжээ. Удалгүй орон нутгийн шүүх энэ хэргийг хүлээн авсан. Шүүх хурал эхэлсэн өдөрч хосуудын хооронд ноцтой зөрчил гарсан. Нөхөр нь эхнэртэй бурууга хүлээхийг шаардаж өөрийг нь суллаж том охиноо асрах боломж олгохыг хүсжээ. Гэтэл эхнэр нь нөхөртөөгөө харилцаа муу байнга зодолдог байсан гэж давтан мэдүүлж сэтгэл санаа тааруулхан удаан хугацаанд дарамтанд амьдарч байсан гэж. Үүн дээр нэмээд ресторан ажилуулж ганцаараа бүхнийг амжуулах гэж оролдож байсан тул сахилахгүй охиноо харж хандах завгүй байсан гэж. Үүний дараа хохирогч охины ээж Шинмингмийн шүүхийн дахимд цожирдом зүйлээсэн нь энэ охин бол миний түрүүлсэн хүүхэд. Түүний амийг би өгсөн, би хүсвэл буцааж авч болно. Бусдад хамаагүй гэж. Шүүх хурлын шүүгч хариуд нь дараах мэдээлэл хийсэн байна. Охины тань тулсан аимшигт зовлонд бид итгэж чадахгүй байна. Та нарыг хэдэн жил хорьсон ч хангалтгүй, 100 жил хоригдсон ч хангалтгүй. Гисэн ч энэ мөчөд охин чинь эцэст нь эрх чөлөөг олж чөтгөр мэд эцэг гэхээсээ бүрмөсөн салж чадсан байна хэмээн шүүгч мэдэгдэв. Эцэст нь шүүгч миний санаатаа аллах гэсэн гэж буруутгаж байсан ч сэтгцийн байдлыг нь харгалзан үзэж санаандгүй аллах, нотлох баримт устгах, цогцыг буруугаар ашиглах, хүүхдийн аюулгүй байдалд халдах зэрэг зүйл ангиудаар буруутаа гэж үзээд 22 жилийн хорих ялыг оноолов. Харин Мигмийн ялаа идэж дуусаад хятад руу албадан гаргахтан. Харин охины аавыг цогцыг зөөрлөх, нотлох баримтыг устгах, шударга ёсыг саадуулах, хүүхдийн аюулгүй байдалд халдах зэрэг зүйл ангиудаар буруутаа гэж үзэн 12 жилийн хорих ялаар шийтгсэн байна. Энэхүү хэрэг нь эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан ноцтой хэрэг байв. Эцэг эхчүүдийн сэтгэл зүйн байдал, ажлын ачаалал, гэр бүлийн харилцаа зэрэг нь хүүхдийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж болохыг харуулжээ.